Зарим хүмүүст хог гаргах нь ердөө л 1 минутын ажил. Харин надад энэ нь бараг л боломжгүй даваа юм. Өнөөдөр би та бүхэнтэй өдөр тутмын амьдралд минь тулгардаг нэгэн жижиг мэд боловч миний хувьд асар том бэрхшээлийн талаар ярих гэсэн юм. Би Израильд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг. Өглөө орноосоо босох, өөрийгөө цэгцлэх, эсвэл гэрийн хамгийн энгийн зүйлсийг хийх нь миний хувьд бие махбод болон сэтгэл зүйн хувьд үргэлж тэмцэл байдаг. Гэхдээ эдгээр бүхнээс гадна миний байрнаас хог хаягдлыг гаргах нь яагаад ч юм бусад бүхнээс илүү хэцүү санагддаг нэг ажил болчихсон. Та бодож байж магадгүй, юун сүртэй юм бэ гэж. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хогны савыг гэртээсээ гаргаж гаднах том савнд аваачих нь зүгээр нэг ууд бариад явахтай адилгүй. Заримдаа би суларсан, өвдөлт өгөөд босож чадахгүй байх үе байна. Эсвэл алхах бүр хүнд санагдана. Энэ бол зөвхөн надад биш, бусад олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудал юм. Би энэ асуудлыг шийдэхийн тулд олон тал руу хандсан. Засгийн газрын янз бүрийн алба, олон нийтийн байгууллага, ашигын бус төрийн бус байгууллагууд гэдэл. Гэвч ихэнхдээ нэг газраас нөгөө рүү шилжүүлж жинхэнэ шийдэл хизээж олдоогүй. Нэгнийх нь ажил биш, нөгөөгийнх нь үүрэг биш гэдэл тойроосоор байгаад сүүлдээ ямар ч үр дүн гараагүй. Энэ хооронд амьдрал үргэлжилсээр гэхдээ бэрхшээл хിവэрэ. Миний хувьд би зөвхөн хөгжлийн бэрхшээлийн тэтгэврээр амьдардаг. Энэ нь хувийн үйлчилгээний компаниудад мөнгө төлөх ямар ч боломжгүй гэсэн үг. Энэ бичлэгээр би гомдлох гэсэнгүй. Харин ч бидний нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өдөр бүр туулдаг, бусад хүмүүсийн бараг анзаардаггүй бодит байдлыг та бүхэнд хүргэхийг хүссэн юм. Бид энэ асуудлыг ганцаараа уурдаг. Өдөр тутмын энгийн мэд харагдах зүйлс ямар их хүчин чармайлт шаарддгийг таашгүй. Би үүнд ганцаараа биш гэдэгт итгэж байна. Магадгүй энэ асуудлын шийдэл нь бидний нийгэмд өөрт нь байгаа байх. Жишээлбэл хөршүүдийн хоорондын жижиг сайн дурын төсөл эсвэл харилцан туслалцаа. Магадгүй зүгээр л бид бие биенээ илүү их ойлгож мэдлэгтэй байх хэрэгтэй.